хоёр болохоор ингээд жоохон бахт нь ингээд ах нь ингээд чамаа ингээд кинон тоглуулнаа гэж бол амлаж исэн юм байна. Тэгсэн чинь нөхөр нь яг тэр шампунь рекламыг үзчихэд гадаад эмэгтэй гэж утсан нэг юм Япон ч юм уу Солонгос ч юм уу эмэгтэй гэж бодоод одоо дүзий маань яг одоо Сүхбаатар жанчны бас үр удам гэдэг мэдээлэл бас ингэж гарч ирж байгаа. Дүзий маань болохоор яг тухайд ингээд өөр хүнтэй ингээд үерхэж агаад хүүхэдтэй болсон. За сайн уу манайхаа та нартайгаа цоо шинэхэн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр Тэнгисийн ирэг дээрх 24/7 шоуны эмэгтэй фанилистуудынхаа талаар ярилцъя гэж бодлоо. За тэгээд энэ хоёрынхоо талаараас жоохон мэдээлэл хайж үзлээ. Сонирхолтой мэдээллүүд бас нэлээдгүй гарч ирлээ. Тэгээд энэ талаар та нартайгаа бас хуваалцъя. За бүгдээр эхлээд Дүзий магийн талаар ярьцгаая. За Дүзий маань болохоор 1995 онд Улаанбаатар хотод төрсөн. За тэрээр Унгар улсын нийслэл Будапешт хотын Корневусын их сургуулийг эдийн засагч мэргэжлэр бол сурч төгссөн. За тэгээд айлаас гуруулаа ийм одоо эмэгтэй байгаа. Тэрээр Тэнгисийн ирэг дээрх 24/7 шоуны эхний сизон 2024 онд цацагдаж эхэлсэн үеэс эхлээд одоо яг фанилистаар нь ороод маш олон хүнд танигдаж эхэлсэн. За яг тухайн үед болохоор Дүзий магийн Instagram хаяг нь болохоор 30,000 дагагчдсэн мөлий. Одоо болохоор яг 91,000 болтлоо бол нэмэгдсэн буюу маш олон хүнд танигдсан гэдэг нь бол харагдаж байгаа. За тэгээд яг өнгөрсөн жилийн буюу 2024 оны мэдээллээс нь Дүзий маг болохоор Art Life компанид болохоор борлуулалтын менежерээр ажилладаг гэсэн мэдээлэл бол гарч ирсэн. Тэгээд яг одоогоор бол яг аль компанид яг ямар албан тушаалаар ажиллаж байгаа гэдэг мэдээлэл нь бол ерөөсөөр гарч ирэхгүй ингээд нууцын зэрэгэлтэй бол байгаад илээ. За тэгээд түүний нөхөр нь болохоор бас арт санхүүгийн нэгдлийн одоо гүйцэтгэх захирлаар бол ажилт юм байлээ. Дүзий маань Макийн нямтайшрын баг хүн мөнгөн шагаатай үерхэж тэдний бэр болохоо шахсан ч эцэст нь одоо ажил хичээнгүү залбоогийн эхнэр болсон байгаа. За тэрээр энэ хоёр маань 3 хүүхэдтэй буюу 1 охин 2 хүүгийн аав ээж болсон. За тэгээд нэвтрүүлэг эхлэхэд нэг юм яриа амирх гарч исэн. Дүзий магийн нэг охин нэгэд нэлээд том охин байгаа. Одоо нэг 9-10 настай гэмээр охин байгаа хгүй. Тэнгүүд хүмүүс болохоор Дүзий маа одоо өөрөө 95 оных буюу одоо 30 хүрж байгаа. Тэнгүүд охин болохоор аавыгаа дааж ирсэн болов гэл хүмүүс ингээд сошиалраас маш их ярьж исэн. За миний бодлоор болохоор ингээд яг Instagram-аас нэг харсан ч гэсэн охиных нь ингээд багын зураг өөрийнх нь багын зурагт бол бүр яг адилхан юм бэлээ. За тэнгүүд яг одоогийн нөхрийнх нь хүүхэд бас охин биш ээж магадгүй гэж бол бодсон. Охиныг ингээд харангууд яг 8-аас 10 хүртэлх насны хүүхэд байгаа даахгүй юу. За тэгэнгүүт яг саяхан бас нэвтрүүлэг эхлээд бас нэг юм яриа гарсан шүү дээ. Энэ үний Дүзий магийн одоо нөхрийнх нь X нь уран байсан гэд. Тэнгүүт яг уран болон тэр Дүзий магийн нөхөр золбоо хоёрын ингээд тэр одоо яг үерхчихсэн үеийн ингээ харангууд бас л яг нэг 9-10 жилийн өмнөх үерхэл байгаа даахгүй. Тэгэнгүүт тэр охин ч гэсэн ингээл яг нэг 9-10-тай ч юм шиг байгаад байгаа. Тийм болохоор яг энэ цаг хугацааны хувьд ч гэсэн те Дүзий болохоор яг тухайд ингээд өөр хүнтэй ингээ үерхэж агаад хүүхэдтэй болсон. За тэнгууд нөхөр нь болохоор яг уурынтай үерхчихсэн хугацаа хоёр яг ингээ таарад байгаа. Тэгэхээр бас ингээд охин нөхрийнх нь бас охин биш байх магадaltaй юм бэлээ. Тэрээр яг 18-аас 20 хүртэлх наснда ингээ төржсэн болж таарж байгаа хгүй. За тэгээд яг түүний 2013 онд оруулж исэн нэг пост бол байсан. За тэрэн дээр нүгсэн байсан бэ гэхэлэр хүмүүс ингээ дэрт хайр дурлал ярьлаа гэлээ. Тэгтээ би бол тэр хүмүүсийг бол буруутгахгүй гэдэнгүүтээ манай аав ээж хоёр бол 14 би бинийгээ олж исэн. Одоо уучраад 21 жил ханилан суугаад 18 жил болж иноо. Тэгэд аав ээжээрээ бол бахархдаг гэсэн утгатай постыг бол оруулж исэн юм билээ. Тэгэхээр яг тухайд бол Дүзий маг хүмүүс ингээл нэлээ юм. Одоо тийм угсаал ингээл монголчууд би биний амьдрал амар оролцдог шүү дээ тий. Эрт цэглээ инглээ гэл оролцдог. Тэгэл яг тэгж оролцсон учраас нэг тийм постыг бол оруулж исэн болов уу гэж таамаглаж байна. За тэгээд түүний аав ээжийн хувьд бас нэлээ одоо яригдах юмтай хүмүүс бол бэлээ. За Дүзий маа болохоор элит айлын хүүхэд гэдэг нь бол тодорхой болсон. За элит гэдэг буюу одоо ерөнхийдөө бол нэлээд гайгүй те чинэлэг айлын хүүхэд гэдэг нь бол тодорхой болсон. За яаж вэ гэхэлэр түүний аавыг нь ган тулах гэдэг. За аав нь болохоор нөгөө хасын ган хуй гэд байдаг штэ. Нөгөө одоо арт санхүүгийн нэгдэл арт даатгал гэдэг артыг үүсгэн байгуулсан. За аав нь болохоор яг тэр ган хуйгийн төрсөн дүүн юм билээ. За тэгээд маш олон сайт дээр болохоор аавыг нь ган хуйг ахна гэж хэлсэн байсан. За тэгтээ маш сайн судалсны эцэст яг дүү 2 насаар дүү гэдэг нь бол олж мэдсэн. За тэгээд ган хуйг болохоор яг айлын том хүүхэд. За тэгээд дараа нь болохоор ган тулга гэдэг Дүзий магийн аав. Тэгээд доор нь ган цориг гэдэг бас нэг дүү нь бол байд юм бэлээ. Аав нь болохоор яг анх нүг 20 дээр нь харж ирсэн байхгүй. Бас яг Дүзий маа залбоо хоёр маань болохоор яг 2024 онд өөрсдөө хурмыг хийгээд бас сошиал дээр бас зөндөө олон одоо гэдэг ийм ярих сэдв бас болж исэн.
Тэгэхэд яг аавын ингээд харахад яг тэр ган хуйгтай бүр амар адилхан хүмүүс нь та нар манаас харсан уу? Зургийг оруулчихъя. За нэг сонирхолтой мэдээ гэх юм бол ган хуйгийн ихнэр уянгаа гэдэг нэг тийм мундаг эмэгтэй байдаг шүү дээ тий. Бас нэлээд олон хүмүүс бас сошиал дээр одоо таньж мэддэг. За тэгсэн чинь Дүзий магийн ээжийн бас уянгаа гэдэг юм лээ. Тэнгүүд ингээд төрсэн ах トゥ хоёрын ингээд эхнэрүүд нь хоёулаа уянгаа гэдэг нэртэй бас болж таарсан. Ээжийнхэн залуугийнхэн зургийг харахаар ерөн жоохон төстэй юм бэлээ. За одоо хэдүүлээ Дүзий магийн ээжийн талаар яриа руу орцгоё. За тэрээр ээжтэйгээ хамт загварын зураг авалтанд орж исэн. За бас загварын тайзнаа бас алхаж исэн юм бэлээ. За тэгээд ээж нь болохоор Бат оргилын Мөнхийн ус гэдэг дууны клипэнд бас тоглосон гэдгээр бас нэлээд алдартай. Ээж нь бас 1990-ад оны хэр болж исэн алт дийлэрийн хэргийн одоо хэрэгт одоо оролцож исэн тэр дээс үхэрдэн гэсэн хүний бас охин юм бэлээ. За тэгээд яг 1990-ад оны ихээр ингээ Монгол улсад нэлээд бүр тийм санхүүгийн хувьд маш том одоо цохилж гэдэг юм уу маш том үйл явдал болж исэн. Тэр нь болохоор алт дийлэрийн хэрэг гэд энэ хэрэг байгаа байхгүй. За энэ хэрэг нь одоо яг яаж исэн бэ гэхлээр 1988 онд одоо яг Монгол одоо улсын одоо банк нь одоо гадагшаага гүйлийг гарах тийм эрхийг одоо хамгийн анх авч исэн юм байна. 1991 онд Монгол банк за гадагшаага гүйлгээ хийгээд буюу одоо яг дийлэрийн үйл ажиллагаа явуулаад за 100 сая $10 алдагдал хүлээсэн билээ. Бүр 100 сая $10 гэж бодтоо. Бүр ялангуяа бүр 90 онд тэр мөнгө бүр хэд байх уу? Яг одоогийн ханшаар бараг л нэрээ бүр маш олон их найдтай тэмцгэр хэмжээний мөнгө байгаа даахгүй. Тэгээд тэр одоо тийм алдагдал ороод тэрийг нөхөх зорилгоор 4.4 тонн алтыг одоо бас гадагшаа гаргасан гэж байгаа. За тэнгүүд яг тэр одоо алтан ч гэсэн яг хаашаа яваад юу болсон бүр ингэ тодорхойгүй. Бүр ингээд яг тийм санхүүгийн хувьд тийм хүнд цохилтонд ороод тэгэд Монгол улсын санхүү бүр ингээд амар унаад тэгээд яг нүг картын бараа гэдэг одоо зүйл маань яг тэндээс одоо үүдэлтэй юм бэлээ. Картын бараанд оноод тэр хүртэл хэмжээний хүнд цохилтонд бол орсон байгаа байхгүй. За тэгээд яг тухайн үеийн Монгол банкны одоо ерөнхийлөгч болохоор энэ жаргал сайхан дэд ерөнхийлөгч болохоор дээс үхэрдэн буюу одоо яг Дүзий магийн маань өвөө байсан юм билээ. За тухайн үеийн Монгол банкны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч хоёр за хадгалаатай байсан 4.4 тонн алтаа Лондон руу гаргасан юм билээ. За тэгээд үүндээ өгсөн тайлбар нь болохоор одоо энэ ингээ хадгалаатай байгаа алтны маань чанар нь муу байсан. За тэгээд Монголдоо ингээ цэвэршүүлж чадахгүй учраас Лондон руу явуулаад цэвэршүүлээд буцаад ингээ тавьчих юм бол дэлхийн зах зээл дээр бас ингээ одоо өндрөөр одоо борлогдох магадлал нь их юм а гэдэг тайлбарыг ол өгсөн юм билээ. 4.4 тонн алт Монголын нутаг дэвсгэрээс гарсан ч гэсэн нэг ч төрөг одоо Монгол улсаас буцаж ирээгүй гэсэн тийм баримтал байд юм билээ. За тэгээд тухайд болохоор мэдээж хэрэг маш ингээд том шүүх хурал бөө юм болоод 5 жил ингээд шүүх хурал нь үргэлжлээд за бас яг эзэн холбогдогч бол 5 хүн байсан юм бил. За тэгээд яг хоёрт нь болохоор ингээд бурууг нь ингээд нотлоод ингээд ялал идлүүлж исэн. Харин яг тухайн цаг үеийн одоо Монгол банкны тэр ерөнхийлөгч жаргал сайхан дэд ерөнхийлөгч Сүхэрдэнд хоёр болохоор яг Монголоос ингээд явчихсан байсан билээ. Тийм болохоор ерөөсөө энд одоо ямар нэгэн гин буруу одоо ялыг бол үүрж байгаагүй. Тэгээд Сүхэрдэнд болохоор одоо яг хаяа ингээд Монголд ингээд 90 очин байдаг гэдэг тийм бас ийм мэдээлэл бол байсан. Сүхэрдэн нь за тухайн үед болохоор маш сайн эдийн засгийн мэдлэгтэй за бас тухайн үедээ байгаагүй англи хэлний мэдлэгтэй гэдгээрээ бас нэлээд одоо эрдэм мэдлэгтэй хүн бол байсан юм билээ. За тэнгүүтээ тэрээр мөн одоо Монгол улсын гадаад яамны сайд асан Дүгүр Сүрэнгийн хүү гэдгээрээс алдартай. За тэгсэн чинь тэр Дүгүр Сүрэн гэдэг хүн болохоор одоо нэг Сүхбаатар Жанжны бас үр удам гэдгээрээ бас нэлээд одоо олон танигдсан тийм хүн байсан юм билээ. За тэгээд энэ болгоноос ингээ харах юм бол одоо Дүзий маань яг одоо Сүхбаатар Жанжны бас үр удам гэдэг мэдээлэл бас ингэж гарч ирж байгаа. Дүзий магийн бас нэг сторигоос нь харж ирсэхгүй гэсэн чинь хөтлөгч анх хоёр болохоор ингээд жоохон бахт нь ингээд ах нь ингээд чамаа ингээд кинон тоглуулнаа гэж бол амлаж исэн юм байна. Тэгсэн чинь Дүзий маа болохоор кинон тоглуулныг амлаж исэн амлалтандаа хөрсөн. За тэгээд түүнээс гадна одоо өөрийнхөө телевизийн ингээд маш том юм гоё шоунд те тэгээд тэрийг арай өөрөөр тайлбарлчихсан байсан юм а. Одоо тийм том project дээр ингээд оролцуулснаас маш их баярлалаа гэдэг утгатай сториг бол бас хийсэн байсан. Тэгээд та нар маань хараагүй бол бас сонирхолтой ч магадгүй гэж одоо оруулъя.
За үзэн магийн талаар маш их одоо хайлт хийсэн ч гэсэн эдгээр мэдээлүүд л одоо гарч ирлээ. Тэгээд яалтчгүй ингээд гэр бүлийнхэн хувьд ингээд дийлэнх ингээд уус төртэй болон ингээд яг ийм бизнестэй холбоотой хүмүүс бол болж таарсан. За тэгээд ийм хүмүүс бол яг нэг тийм өөрсдөө хувийн амьдралын олон нийтэд дийлэх нэг тийм дуртай биш байдаг шүү дээ. Тийм болохоор мэдээлэл нэмэрхүү бага байсан бах гэж бодож байна. За тэгээд та нар манаас илүү одоо мэддэг зүйл байвал бас комент хэсэгт бас бичиж үлдээгээрэй. За одоо хэдүүлээ сод гэрлийн талаар ярьцгаая. Сод гэрэл бол ингээд дагах, бүр ингээд харах дуртай болох хүмүүсийн нэг тэр ингээд ахуулж байгаа зургнууд, поз, за хүмүүс жоо хувцс нь бол бүр үнэхээр гайхалтай, бүр ингээд маш гоё хувцалдаг нэг тийм маш гоё эмэгтэй байгаа. За тэгээд энэ хүний талаар та нарт ярьж өгье. Тэрээр 1984 оны 6 сарын 12-нд төрсөн. За ерөнхийдөө бол Эрдэнэтэд төрж өссөн тийм хүн юм бэлээ. За тэгээд тэрээр 2012 онд Америкийн нэгдсэн улсын Жорж Мессний сургуулийг олон улсын харилцаа нийгмийн бодлого чиглэлээр бол одоо сурч төгссөн. За тэрээр яг 13 4-өөс эхлээл яг маш олон зураг авалтуудад ордог байсан. За бас одоо Эрдэнэтэд ингээл ерөнхийлөгчийн төр очингууд ингээл яг сүү байрал ингээл өгтдөг нүг юм өгтөгч охтууд идэв шүү дээ. Яг тиймэрхүү ажил хийгээл яг тэгэж эхэлж исэн бэлээ. За тэгээд 17 8 настай та бас ингээд маш олон зураг авалтанд ороод за бас нэг юм шампуны рекламад тоглож исэн. Үсийг сайхан байлгах гэдэг хэцүү л дээ. Малгай өмсөн, аван, зүүн гамд нь өвөл дарагдана. Нар салхи, бороо шороо гэд асуудал зөндөө гардаг. Тэгтэл би сайхан харагдмаар байдаг. Бага ямаа хамгаалмаар байдаг. Гэхдээ энийг бодоод авах нэг их асуудал гэж юу? Миний үсэнд бол ердөө дабл рич байхад л би үснээр харагдаж чадна гэдэгтэй. Тэгсэн чинь нөхөр нь яг тэр шампуны рекламыг үзчихэд гадаад эмэгтэй гэж утсан нэг юм Япон ч юм уу Солонгос ч юм уу эмэгтэй гэж бодоод тэгсэн чинь яг дараа нь ингээд Монгол эмэгтэй гэж мэдэнгүүтээ нөхөр нь бүр ингээд маш их судалж маш их хайсан гэж аахгүй. Тэр рекламыг үзээд ингээд дурлцсан. Яг нүг анхны харцаар дурлна гэдэг нь л тэнд болсон юм шиг байна. За тэгээд дурлцсан бүр маш их хайгаад тэгээд нэг удаа ингээд найзуудтайгаа одоо кафед гэлөө хаан жил ингээд нөө найзуудтайгаа ингээд суудсан чинь нөхөр шууд гаднаас орж ирсэн шууд амар зургийн дараад яваад өгсөн гэсэн. За тэгээд л ер нь бол араас нь ингээд гүүгээд ингээд хайраа илчлээд тэгээд ингээд авч суусан юм бэлээ. Тэгээд 18 9 настайгаас хойш л одоо хүртэл ингээд нөхөртөөгөө хамт байгаа бас ийм гоё хайрын түүхтэй. Тэгээд яг Монголд байхдаа яг тэгэл 18 настай бүр ингээл амар олон тийм зураг авалтууд ингээд ороодсэн гэж аахгүй. Тэнгүүтээ нөө хичээл нь амар засартаад тэгээд харин за боли гадагшаа үегээд яг Америк руу явж суралцж исэн. За тэгээд яг Америкт 10 жил болоод буцаад их орондоо ирсэн. За тэгсэн чинь яг Монголд ингээд нэг загвар гэдэг ертөнцийн амар хөгжөөгөө, дизайнерууд ч бас нэг амар хөгжөөгөө байсансан. Тэгээд яг тэр байдлыг харангуйтаа за үүнийг бол би л хийх юм байна гэд яг ингээд загварын ертөнц рүү бол ингээд орж исэн бэлээ. За тэрээр Burya Mongolia болон Wellness төвлийн ерөнхийлөгчөөр бол ажилладаг. За бас Монголын мэрэгжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны бас тэргүүнээр явдаг юм байлээ. За тэгээд энэ болгоныг одоо өөрөө үүсгэн байгуулад өөрөө хийж бүтээсэн ийм одоо эрхэм хүн байгаа. За тэрээр Burya нь болохоор 2015 оноос хойш одоо Монгол бол үйл ажиллагаа явуулж байгаа буюу одоо яг 10 жилийн хойноос тохиож байгаа юм байлээ. За тэгээд дэлхийн нийтээр одоо бас 11 улсд бол салбартай ийм том салбарыг одоо бас Монголдо авчирсан ийм мундаг ас эмэгтэй байгаа. Burya Mongolia-гийн ерөнхий редактороор түүний дүү Тод гэрэл ажилладаг. За бас ингээд айлаас хоёулаа буюу ингээд эгчдүү хоёр байгаа. За түүний аав нь болохоор бас Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикт орлогч дарга. За бас техникийн хэлтсийн орлогч даргаараас ажиллаж исэн. Түүний нөхөр нь улсын хурлын гишүүн зам тээврийн яамны сайд асан зөрөгтийн том хүү бөгөөд MCT Enterprise компаниг гүйцэтгэх захирлаар ажилладаг. 2017 онд болж исэн Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн бас ерөнхий продюсероос ажиллаж исэн юм байна. За тэгээд тэрээр бага хаас ал номон шудартай унсан номынхоо тэмдэглэлийг хийдэг тийм хичээнгүй охин байсан гэдэг. За тэгээд тэрээр 2009 онд нөхөртөөгөө гэрлээд за нэг хөөрхөн охины аав ээж болсон байгаа. За тэгээд ерөнхийдөө чөлөө цэцэг гэх юм уу ингээл ажиллаа тараад гэрлүүгээ яардаг. За амралтын өдрөөр бас гэрээсээ гарах дурггүй. За ийм хүн юм байна. За та нартай маш мундаг хүчрхэг бас маш үзэсгэлэнтэй хоёр эмэгтэйгийн талаарх мэдээллийг хүргэлээ. За хэрвээ таалагдсан бол лайк дараарай. За бас subscribe дараарай. За энэ талдаа пэйж оруулчихъя. Энд Instagram оруулчихъя. Тэгээд та нар манаас дагаарай. За тэгээд охиноо унтуулчаад энэ бичлэгээ хийдэг учраас бас баг зэрэг ядарч юм. Яалтч бас шөндөө хөхүүлээд нойргоо хондог болохоор мэдээлэл маш сайн бүр ингэ хангалттай хэмжээнд бас нэг амар бэлдэж чадсангүй гэж бодож байна. За хоёрдугаарт ярихдаа бүр ингэ амар ядарчихсан болохоор бүр ингэ тойруулаад байгаа юм шиг ингэ үтсэн чадах ятгаараа ярьлаа. За тэгээд та нар маань дэмжиж комент хэсэгт бас сэтгэлээ бичээрэй.
За тэгээд дараагийн дуур хүртэл түр баяртай.